Хамт үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээ хүргэе. Бангладеш улсын тариаланчид эрчим хүчний гүнзгий хямрал, дизель түвшний хомсдол, үнийн огцом өсөлтөд нүүр тулж байгаач нарны эрчим хүчээр ажилдаг усалгааны насосоор энэхүү өндөрлийг даван туулж байна. Тус улсын засгийн газраас дизель түвшний үнийг 15% нэмснээр уламжлалт аргаар газар тариалан эрхлэгчид ургац алдах санхүүгийн алдагдалд хохирох өндөр эрсдэлд ороод байгаа. Өмнөд Азид орших 170 гаруй сая хүн амтай Бангладеш улсын хувьд хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн гол хөтөлбөр бөгөөд нийт ажиллах хүчний бараг тал хувийг нь бүрдүүлдэг онцлогтой. Түүнчлэн тус улс нь далайн түвшинтэй ойр нам дор газар байрладаг тул дэлхийн уур амьсгалын өөрчлөлт үер усны гамшигт хамгийн их өртөмтгий орнуудын нийт зүйсээр тооцогддог юм а. Тиймээс импортын чулуужсан түлшний хараат байдлаа бууруулж нарны эрчим хүч зэрэг сэргээх эрчим хүчин шилжих нь зөвхөн эдийн засгийн хэмнэлт гаргаа зогсохгүй байгаль эхлээгөө хамгаалах хүнсний аюулгүй байдлаа тогтвортой хадгалах үндэсний хэмжээний амин чухал стратеги болоод байна. Азийн хөгжлийн банк болоод засгийн газрын агентлагуудын мэдээснээр Бангладеш улс жилд 4 сая гаруй тонн дизель түлш хэрэглэдгийн ихэнх хувийг 1.2 сая гаруй усалгааны насосыг ажилуулахад зарцуулдаг байна. Харин нарны хавтан ба зай хосолсон усалгааны системтэй тариаланчдын хувьд түлшний үн цахилгааны хязгаарлалтад санаа зовхгүйгээр ургацаа усалж зардлаа үлэмж хэмжээгээр хэмнэж чадаж байгаагаа илэрхийлжээ. Нарны эрчим хүчин тасралтгүй найдвартай байдгаараа давуу талтай бөгөөд усалгааны бус улиралд илүүдэл захилгаанаа үндэсний сүлжээнд нийлүүлэх боломжтой мэрэгжилтнүүд онцолж байна. Азийн хөгжлийн банкны 2023 оны тайланд дурдсанаар усалгааны зардал нь Бангладешийн газар тариалангийн нийт зардлын 43%-ийг дангаараа эзэлж байна. Хэрэв дизель хөдөлгүүрт насаасуудыг бүрэн нарны эрчим хүчээр сольж чадвал жилд 1 сая тонн дизель түлш хэмнэж нүүрс төрөгчийн ялгарлыг 3 сая тонноор бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Тус улсын сэргээх эрчим хүчний төслийг санхүүжүүлэгч байгууллагаас өнөөдрийн байдлаар 1500 орчим нарны шахуургийг суйрлуулж 2030 он гэхэд энэ тоог 100000-д хүргэх зорилт тавьжээ. Хэдийгээр нарны эрчим хүчний шахуурга нь эдийн засгийн төдийгүй байгаль орчинд асар их ач холбогдолтой ч сүүлийн жилүүдэд шинээр суйрлуулах ажил эрс удаашрсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 2019 онд оргил үедээ хүрч байсан уг бүтээн байгуулалт санхүүжилт болон сэлбэг хэрэгслийн дутагдлаас үүдэн зогсон байдалд оржээ. Гэсэн хэдий ч хүний эрхийн идэвхтнүүд болон эдийн засгчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд нарны эрчим хүчний төслүүдийг төр хувийн хвшлийн түншлэлээр эрчимжүүлэхийг уриалсаар байна.